Hi guys, эмчлэгтэй тавтай мэрэл. Яг бүгдээрнгийнх нь хүсэн хүлээсэн бичлэг ирлээ. Ханаа будаад ямар болсон, тавилгаа өөрчлөөд, тавилгаа солиод, бүх юмныхаа байрыг өөрчлөөд ямар болсон үр дүнг надад та нарт харуулъя. Гэтэ тэгэж харуулахаас өмнө би та нарт эхлээд өөрөө маань хамгийн анх ямар ясныг та нарт одоо харуулъя. Миний өрөөнд тавтай барил. За. Бэлнэ үү? За одоо хаалгараар жийд баруун талд нь ингээд бэлхээ хийхдээ хэрэгэлдэг гэрэл маань дасгал хийдэг матрас маань тэгээ би энэ нэг шинэ юм авсан байсан да ийм тавиар. Тэрэндээ би цүнхнүүд ер нь ингээд ойр ойрхон өмсөх юмнуудаа ингээд өдлөгцөн сороочиг ойрхон өмсөх якнууд тэгээд тавчиг маань ойр ойрхон өмсөх гутлнууд манаас байна. За дээш болохоор ингээд би энэ ширээг шинээр авсан. Би ч өмнө нэг хар ширээтэй дээс ялаа да. Хар ширээгээ солиод энэ цагаан ширээ тэгээд энэ цагаан тавиар авсан. Hello. За энэ ингээд зүйлтэй бөгжнүүд маань совтой юмнууд, бөгжнүүд тэгээд энэ тэгэл янз янз. Би нэг гол нь эднэрийгээ тавих нэг юу авъя гэж бодож исэн. Ингээд сав. Тэгтээ тийм савны оронд ийм юм авсан байгаа ингээд зургийг нь харуулчих. Ингээд зүйлснүүдээ ингээд өлөвчдөг. Тэгээд ихээр нь одоо эднэрийгээ тавиал энэ дээрээ эднэр дээр нэг ойр зургийн жижиг сажиг юмнуудаа тавиал оронд нь. Тэгээд энэ цэцгийг хардаа аим хөөрхөн байгаад миний хомстой мачилж байгаас хихи. Би барыг том цэцгнээс үл ийм жижигхэн цэцгийн дуртай юм билий. Амар хөөрхөн би өрөөндөө ингэж цэцэг тавахыг амар хүсдэг байсан байхгүй юу? Даанч тэгээд ингэж гоё ингэж тавах юу байдгүйс. Одоо дандаа ингэж энийг сольж тавьж гин. За ингэж ширээний доор ингэж хогийн сав байна. Энэ ширээ бас нэг шургуулгатай. Тэгээд энэ болохоор за энэ камерны маань сав. Тэгээд салбитог зүнхэндээ би дандаа ийм салбитогтой явж байдаг. Тэгээ маск байна. Энэ аим хөөрхөн ийм жижигхэн венслин. Би ийм жижигхэн юмнууд цуглуулах амар дуртай. Халуун үздэг юм байна. Жохон балнууд. Arts. Тэгээ жохон өсний юмнууд. Календар тэмдэглэл маань байна. Тэгээд жохон будагны юмнууд. Тэгвэл эндээ бас ингээд жоохон будагныхаа юмнуудыг тавьсан. Тэгээ би бас одоо нөгөө будагнуудаа тавих нэг бүр ингээ аягүй гоё өрөөд цэцлээ тавьчих нэг юм захиалцсан байгаа Amazon-оос. Тэр нөгөө зүйлтэй юм бүжээ тавих юмтайгаа хамт тэр хоёрын 2-7 хоног болчих ирнэ гэсэн. Тэгээ би ингээд бэлгэндээ оруулмаар ясан ч даа тэгээд амар уудах болохоор би дараа нь ирэхийг харуулъя нэг влогороо. За одоо энэ шүүгээгээ харуулъя. За хамгийн дээр нь энэ талхаа надаас үрхий гэж анх асууж байхдаа надад хийж өгчээсэн юм. Энэ аим хөөрхөн ингээд задардаг. Аим хөөрхөн ингээд дотроо янз бүрийн зураг мурагтай, ийм зураг мурагтай. Аим хөөрхөн ингээд ийм надад хийж өгчээсэн. Янз янзын зурагнууд хамтдаа ахуулж исэн, найзтайгаа ахуулж исэн. За тэрний доотлол нэг шинэ жилээр надад талхаа хийж өгчээсэн YouTube-ийн лого. Тэрний доор нь манай BTS-ийн альбом нь байна. BTS-ийн альбомыг ингэж тавихыг амар хүсдэг байсан аахгүй юу? Тэгээ одоо энд нь айгүй нэг хөөрхөн бас нэг жижиг юм аваад тавьчихна гэж байгаа нурдан ч юм уу. Манай арминууд ойлгох байх энэ ямар өнгө гэлээ. I purple you энэ цэцэгнээсээ аваад эндээ тавьцیں۔ Үгүй хөөрхөн санагдаад I purple you амин хөөрхөн. За энэ доор нь болохоор жоох хоёр зургийн ингээд талхаа аавж маргаад бид нэр ингээд тавын зурагнууд байна. Ойр зургийн зүөхнүүдний шилэн. Тэгээ энэ бас талхааг өгчөөс нэг хөөрхөн Vogue гэд. За тэрний доор нь ийм миний уншиж байгаа энийг уншиж байгаа. Энэ хоёрыг уншаад дууссан. Энэ тэгээ бас нэг аюу хөргөн Монголоос авч ирсэн дэвтэр ийм өдрөө хөтэлдэг
бас төлөвлөдөг календар шиг л. Эндээ ингээ номнуудаа тавьсан. Энэ доор нь болохоор биений хэрэгслүүд, биений тос, биений скраб. Энэ болохоор гутал угаадаг Jason Mark байна. За энэ доор нь болохоор энэ савндаа болохоор айгу ингээд бас ойр зур юмнууд. Энд болохоор тэгэл багтаагүй юмнуудаа хийцэн. Тэгээ энэ камерны маань хөл байна. Тэгээ уг нь би бас энэ сандлаа солино. Тэгээд энэ сандлаа захиалцсан байгаа. Тэгээ сандал маань бас нэлээд удажээж ирдэм билээ. Тийм болохоор дараа бас ирэхээр нь харуулъя. За энэ тал маань, энэ хан маань иймэрхүү болсон. За одоо энэ ханаасаа ишээ өдлөе. Тэгээ би энэ дээр цанхандаа өгнө хөшиг авч хийчихсэн. Тэгсэн чинь нэг энэ төмөр нь ингэж шийдэг төмөр нь богиндоод тэгээд тэрийгээ бас төр байлгаж байгаа. Тараа! Ингээ орманэн. Ингээ бүх юма цагаан болгоцсон амар гоё өнгө орсон. Гэгээ орсон. Тэгээ нөгөө нэг гэрлээ харуулсан гэрлээ ингээд асаацсан. Эндээ ингээд скотчтаас ингээ айгүй хөөрхөн тогтооцсон. Энтэй бас нөгөө авсан дээр энэ ер нь л бүгдээр нөгөө авсан шин даав бүтээлгнүүд. Энэ манай битээс байна. Тэгээ энэ жижиг шкаф болохоор хуучин аавч хоёрын өрөөнд байсан. Тэгтээ аавч хоёр хэрэг зайвгүй болоод хэрэглэхээ болцсон. Тэгээд би авцсан. За энэ шургуулганда бас л айгүй ойр зур өвсний авчаар энэ толгой өвдөж юм. Миний хаяа ходоод айгүй хөвддөг. Тэгэхээр энэ альведон өвчин андаа хичээн цаг байна. Бас энэ компьютерийн юм байна. Уруулын бодог маань. Тэгэл бас л айгүй ойр зурын. Харин энэ доор нь болохоор би нүүрний маскнууд, шинэ авсан линзнүүд, тэгээд бас ийм камераа. Ийм камерын ийм полароид зурагнууд авдаг. Баахан талхай битэрийн зурагнууд. Инараа хөөрхөн мати дахиах болоод өсөө осуулсан байсан үеих. Энэ цагаан сарарын ийм камера. Insta-X Mini 70X. За энэ доор болохоор нэг хичээлийн хэрэглээ дууссан, ингээд дууссан дэвтэрнүүд. Энэ сайзнууд болохоор манай найзууд ирж хонохоор угаадаг. Бүгдээрнийхэн тустай сайзнууд. Энэ миний түлхүүрний хуучин түлхүүрний осрэн. Тийм нэг иймэрхүү. Би ингээд хажуудаа ингээд лаа тавьчих амар дуртай. Энэ юуны үнэртэй хэлээ, нэг жимсний үнэртэй. Айгуу гоё. Cozy санагдтыг. Энэ болохоор дотроо нэг амин тоос хийж мэйгээд эсвэл зүгээр ус чийж болно ингээд нэг агаар ядаг юу. Тийм. Наваг өмнөх бичлэгүүд дээрээ айгуу сул өмнөд ашиглаад байна гэсэн байсан. Гэтэ би ялтчгүй цаанаасаа ашиглчаад байд юм аа. Хүчлээрээ. Тэгээ би танаас нөгөө гэрлээ харуулъя. Энэ удирдлага нь одоо энэ гэрэл маань ингээд багсгаж олдог. Ингээд шар туяатай болгож олдог. Эсвэл бүр ингээд цагааруулж жаад имлээд жоохон цэнхэр туяатай болгочих бас болдог. Гэтэ би энэ өнгөнд нь дургу жоохон юм шар ахтай гоё. Тэгээд ийшээ шкаф аваад ирсэн. Ийм том. Энэ сансныг бодвол би ийшээ тавьчул айгу зайгүй болчих واخ гэж үзсэн чи айгу гоё зайтай бол. Тэгээ шкаф дотор маань би энэ софтнуудаа, суучнуудаа тийшээ нүүлгцэн. Тэгээд энд айгу гоё зайтай сэлүүхэн болцсон бас. За энд ингээд бохор өвчний юут байна. Тэгчээд дараа нь тараа ийм гоё том төл нөгөө төл маань. Йоо. Энэ төл маань бас айгу гоё ингээд цугаал зураг мөрөг авчих. Би л айгүйх mirror selfie хийх бах уу? Дандаа иймэрхүү зургнууд авах бах тоо баг. Энэ миний хомс айгүй гоё ялсмаад. Би энэ дэдэг Lana Nails гэдэг хуваараа өөрөө хийдэг юм монгол хичээр хийлгэсэн. Айгүй гоё идэг. Надад бүр хамгийн их таалагдж байгаа булан маань гэвэл энэ булан.
Надад тэр тавир бүр амар таалагдж байгаа. Ширээвэн таалагдж байгаа. Ингэсэн ингээ таалагдж байгаа. Зүгээр л бүх юм таалагдж байгаа. Одоо энэ дундаа ингээ камера тавьчаад одоо ийшээ ингээ харуулад бичлэгээ хийхэд аюу амархан. Одоо ингээ сүүлд би нөө Instagram дээр 2 хувцсны reel хийсэн байсан. Тэрэн шигээ бичлэгүүд хийхэд аюу амар болсон гэсэн үг. Өмнө надад тэгэж яаната хахад тэгж хийх зай байхгүй. Одоо тэгж их гоё газар гэгээтэй газар бидгээс. Тэгээ одоо зөндөө тийм хийн. Нэрээ тийм би нөгөө нэг хамдаа ингээ нэг ханныхаа дээр ингээд яачдаг олон өнгөөр хасдаг гэрэл автсан байсан шүү дээ. Тэрийгээ би наа чадаагүй, наа ихээ наах газараас нь шийдэггүй. Тэг би уг нь энэ тавиураа ингээд тойруулаад тэрийгээ наачаа гэж бодсаахгүй. Тэгээд асаахад айгу гоё харагдах юм байх гэж бодоод. Тэгэл одоогийн байдлаар өрөөндөө айгу сэтгэл хангалуун байгаа. Бараг л 1-7 хоног хагас ноцолцсны эцэст айгу гоёлсан. Одоо айгу гоё хөшгөө ячвал би хөшгөө айгу гоё торон хөшг авсан байгаа. Тэр бүрний цулгуу цагаан биш, айгу гоё торон. Тэг та нар юу гэж бодчих? Миний өрөө гоёлсан байна уу? Комент хэлээрэй. Хүмүүс ер нь ингээ нэг юм янзлж байгаа, юмаа ингээ өөрчилж байгаа бичлэг үзэх айгу дуртай юм шиг байлээ. Миний сая энэ өрөөгөө өөрчилж байгаа сүүлийн 2 бичлэг айгу хүмүүс үзсэн байсан. Зөндөө баярлалаа. Би танарт айгу гоё юм харуулах. Манай яг энэ цонхны гадаа ийм сакура оргоцч нүг ягаан цэцэг оргодог нөө англиар cherry blossom гэдэг. Гадаа айгу гоё нартай байгаа хэрнээ амар муухай хүүтэн байна. Айгу салхитай. Өчигдөр өнөөдөр жингөө бороорс. За тэгэл нүрүүмэн нэг иймэрхүү болсон да. Айгу гоё бигээ ороод амар гоё болсон. Аав тэрч гэсэн харчаад анхнаасаа л ийм болгож идэг үеж тэгжсэн. Тэгэл би харин тэ хэлсэн шүү дээ би. За би нэг ингээд та нарт бүхэлдэн нэг ингээд эргүүлээд харуулчих. 노을 같은 너의 그 입술이 바다 같은 너의 그 입술이. За тэгээд өрөөмэн нэг иймэрхүү болсон. Би ингээд өөрөө бүх юм хийгээд өөрөө бүх юм өөрчилсөн болохоор надад амар ингээд амар гоё сэтгэл хангалуун байгаа. Энээс өөр амар кайф авсан. Одоо ганц өрөөгөө ингэхдээ амар ингээд гоё санагдсан юм чинь гоё өөрийн гэсэн гэртээ болоод тэрийгээ янзлж тогтоолно гэхээр бүр ингээд амар тогтолж. Тэгээ би дараагийнхаа нэг өөр нэг влогоор би ингээд Amazon-оос захиалсан тэр эми бүгчний нүур будагны тэгээ бас сандлаа ирэхээр дараа нь би та нарт гоё бас харуулъя. Одоо энэ цагаан сандлаа тавьчвал бүр гоё болж байгаа гэж бодож байна. Энэ болон мэ. Өөрөө мань гоё хэлсэн байна. Та нар юу гэж бодож байна? Гоё гэгээ орсон санагдаж байна уу? Комент үлдээгээрэй. Надад бүр энэ цэцгэл хамгийн гоё. I'm very exhausted. Дандаа ийм цэцэг авч байна. Ийм цэцэг ингээд өгтгүү гэсэн. Ингээд эмэд байж байгаад хатчихдаг гэсэн. Тэгээд бас аягүй гоё болчихсон юм шиг лээ. За одоо ингээд ерөөхдөө өрөөмөө нэг иймэрхүү. Та нарт таалагдсан уу? Өвшөө ингээ юу нэмвэл гоё юм. Дахиад комент ингээ үлдээгээрэй. Би ирээдүйд бас энэ шкафнаасаа дахиад нэгийг авчаад хэлээ байгаа энэ болондоо тавиад готлнуудаа тавьдаг. Булан болгоё гэж бас бодож байгаа. Гэтэ тэгчих магадгүй, тэггүй чиж магадгүй. Ирээд харж байгаа. Ингээд амар олон юм хийчээд амар олон юм амжилчаад ингээд өрөөгөө харахаар бүр ингээд satisfied. За энэ бичлэгийг ингээд дуусгая. Та нарт таалагдсан байгаасаа гэж найдаа. Өрөө маань таалагдсан байгаасаа гэж найдаа. Дахиад ингээд аюу гоё ингээд юм өөрчилсөн бичлэгүүд зөндөө хийж байна. Та нар аюу дуртай байлээ. Тэгээ бас энэ өрөөгөө өөрчлөх процесс маань ингээд хамт байсан зөндөө баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Баяртай.